Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн өргөдөг энэ лайв подкастын энэ удаагийн дугаарт хууль зүйн дотоод хэргийн яамны нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн лав сэнттэй уулзуулж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол шүүл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хүрээнд ярилцахаар студид хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улсад шүүл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл бол яригдаад маш олон жил болж байгаа тийм ээ. Хамгийн сүүлд бол 2021 оны улсын хурлын чуулганаар яригдаад буцаагдсан. Одоо дахиж яригдж байна. Энэ хуулийн ер нь ач холбогдол нийгмийн хэрэгсээ шаардлага яг юунд байна? Өнөөдөр яг зарим судлаачид маань үздэг шүү дээ. Ер нь болоогүй, манай улсад болоогүй гэдэг ч юм уу, сав үе олоогүй хуулийн төсөл гэж ярьдаг. Яг өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн яамнаас хаврын чуулганд бас энэ хуулийн төслийг өргөн барихаар ингээд яригдж байгаа энэ үед нь одоо тантай бид нар уулзаж байна. Тэгээд хоёулаа манай подкастын энэ удаагийн дугаараар энэ хуулийн төслийг бас олон нийтэд сайн тайлбарлаж ойлгуулж энгийн хэлдгээр тийм ээ ярилцъя. За ярьлаа. Монгол улсын нэгдүгээр сойрхон баталсан авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц байдаг. За энэ конвенцийн бол 33 дугаар зүйлд за альва гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлж байгаа мэдээлэгчийг хамгаалах, дэмжих талаар энэ зохицуулалтыг нэгдүгээр Орсын улс болгон үндэсний хууль тогтоомжийн хүрээнд бас зохицуулахыг бас үүрэг болгосон байдгийг. За нэг улсын урлаар сойрхон баталсан байлуу. Юу яад нөө конвенцэд нэгдээ ороод тэгээ заавал нөгөө нэг хуулийн төсөл санаачлаа тэгээ сойрхон баталж иж нөгөө Монгол улс аль ёсоор нэгдээ ортог байхгүй юу? Тэгээд манайх бол сойрхон батлаад аль ёсоор нэгдэж орсон. 2000 хэдэн онд хэлээд 9 онд хэлээд тиймэрхүү байдлаар яасан гэсэн. За энэ хүрээнд бол бид нэр шүглүүлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг бол боловсруулж байна одоогийн байдлаар. За практик шаардлага юу вэ гэж та асуулаа. За одоо Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд болвол за төлбөртөө мэдээлэл авах зохицуул тийм ээ. Альва одоо нийгэмд гарч байгаа одоо гэмт хэрэг зөрчлийн талаар тийм ээ холбогдох одоо байгууллагуудад мэдээлж за мэдээлснийхаа төлөө бас төлбөр одоо урамшуул авахын зохицуулт бол нэлээд олон бас хэд хэдэн хууль тогтоомжид бол зохицуулсан байдаг. За тухайлбал одоо байгууллагчныг хамгаалах тухай хууль тийм ээ. Амьтны тухай хууль, за соёлын өвтэй холбоотой асуудлаар бол жишээлбэл соёлын үеийг хамгаалах тухай хууль тий. За цагдаагийн албаны тухай хуулийн дээр мөн төлбөртөө мэдээлэл авахын зохицуултыг бол тусгасан байдаг. Гэвч эдгээр хуулиудад энэ төлбөртөө мэдээлэл авах зохицуулалт тусгасан хэдий ч тухайн гэмт хэрэг зөрчлийн талаар одоо мэдээлсэн мэдээлэгчийг хамгаалах, энэ дэмжих тийм ээ нийгмийн баталгааг нь хангах энэ одоо зохицуултыг бол тусгаж өгөөгүй нэлээд юм одоо хийдэлтэй орхисон байгаа. Тэгэхээр бид нар энэ альва одоо нийтийн ашиг сонирхлыг одоо хохироосон тийм ээ хохироож болцсохгүй энэ томоохон одоо энэ нөхцөл байдлын талаар мөн авилга ашиг сонирхлын энэ гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлж байгаа тэр шүүгүүлэгч этгээдийг одоо хамгаалах тийм ээ хамгийн тэргүүн ээлжинд бол хамгаалах за дэмжих за түүний хувийн одоо мэдээлэлтэй юг одоо мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хамгаалах тийм ээ. Энэ асуудлыг бол зохицоор нь шийдэх юм шаардлага бол үүссэн байгаа юм. Та түрүү нь олон улсын конвенц ирлээ. Ер нь олон улс одоо мэдээж хуулийн төслийг судлахад бас олон улсад энэ хуулийг хэрэгжүүлж байгаа сайн жишгүүд бас байгаа. Энэ талаар судалгаа хийв үү? Ер нь яаж зохицуулсан байдаг юм байна? За бидний хийсэн судалгаанаас үзэхэд болвол одоор бол дэлхийн 60 гаруй улс орнд яг энэ мэдээлэгч шүглүүлэгчийг хамгаалахтай холбоотой бие даасан болон салбарын одоо органик хуулиудтай юм улс орнууд бол байна. За он цагийн дарааллын хувьд ингээд аваад үзэх юм бол хамгийн анхны одоо яг шүглүүлэгчийг хамгаалах тухай хуультай улс орн бол Америк нэгдсэн улс. Миний санаж байгаагаар бол 1989 онд Америк нэгдсэн улсын шүглүүлэгчийг хамгаалах тухай хууль бол баталсан байдаг. За ингээд харахад бол хамгийн дэвшилттэй зохицуулалттай тийм ээ. Яг шүглүүлэгчийг энэ хамгаалах, дэмжих энэ тогтолцоог одоо бүрэн бүрдүүлсэн юм эрх зүйн тогтолцоотой улс гэвэл бүгд найрамдах Солонгос улс байна. Ер нь шүглүүлэгч гэж хэнийг хэлэх үү?
тийм ээ бас манай үзэгчдэд бас соёл бас тодорхой мэдээлэл өгье. Одоо бидний нийгмийн сүлжээ, сошиал сүлжээг хөгжиж байгаа хүн бүхэн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаа энэ үед бас шүүлүүлэгч нь бас тодорхой шалгууртай байх болов уу гэж би бас дотроо бодоод байгаа юм. Тэгээд тэрний дараа энэ хамгаалтын талаар хоёлаа бас дэлгэрэнгүй ярилцъя тийм ээ. Эхлээд одоо шүүлүүлэгч гэж хэн хэлэх үү? За эхлээд шүглүүлэгч гэх нэр томьёог бид нэр тодорхойлохын одоо өмнө эхлээд манай хуулийн төслийн зорилтын талаар бас нэг ийм нэгдсэн байдлаар бас танилцуулах нь зөв болов. За шүүгүүлэгчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь бол олон нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсвэл одоо хохироож болцсохгүй тэр нөхцөл байдлын талаар мэдээлсэн тийм ээ. За үүнд бол тухайлбал одоо авилга ашиг сонирхлын зөрчил гэмтэргийн талаар энэ мэдээлж байгаа шүүгүүлэгч этгээдийг хамгаалах, дэмжих тий түүний мэдээллийг бол мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хамгаалахтай энэ холбогдсон харилцааг зохицуулахад бол оршиж байгаа юм. За тэгээд шүүгүүлэгч гэдэг одоо хин юм бэ гэж тий. Тэгэхээр олон улсын ерөн жижигээс аваад үзэхэд бол шүүгүүлэгч этгээдийг бол одоо янз бүрээр бол тайлбарлсан байдаг. За шүүгүүлэгч этгээдийг бол зарим нэг улс оронд юу гэж тайлбарлсан бэ гэхээр зөвхөн төрийн албаагч тийм ээ. Зөвхөн одоо өөрийн ажиллаж байгаа ажил үргийн хүрээнд одоо холбогдож байгаа төрийн албан дах одоо авилга ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлж байгаа тухайн этгээдийг шүүгүүлэгч гэж нэрлэнэ ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар сануулсан байдаг тийм бас байж болно тийм ээ. Тий, уг нь тийм байж болно. Гэхдээ зарим улс оронд бас зөвхөн төрийн албаагч гэсэн зохицуултаас улс орнууд байна. За би сая хэлсэн хамгийн дэвшилтэй зохицуулттай улс орн бол Бүгд найрамд Солонгос улс тийм. Бүгд найрамд Солонгос улсын хууль хэдий бас залуу хууль боловч бас энэ зөвхөн төрийн албанд шүүгүүлэх биш бас хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдэд бас шүүгүүлэх юм боломжийг нээж өгч шүүгүүлэгч гэдэг субъектэд төрийн албанд ажиллаж байгаа этгээд болон хувийн хвшилд ажиллаж байгаа этгээдийг ингэж хамааруулан ингэж тооцох байдаг. За үүний адил манай хуулийн төсөлд бол одоо энэ олон нийтийн авилга ашиг сонирхлын зөрчлийн талаар одоо олж мэдсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо олон нийтийн ашиг сонирхлыг хохироосон эсвэл хохироож болцсохгүй энэ томоохон нөхцөл байдлын талаар одоо мэдээлэл гаргаж байгаа хүн хуулийн этгээдийг бид нар бол шүүгүүлэгч гэж нэрлэж байгаа. Шүүгүүлэгч одоо шүүгүүлүүлээ. Жишээлбэл та түрүү хэлсэн бас дэлхийн улс орнуудын хуулийн цайн жишгийг миний бодлоор бол жишээлбэл тухайн салбартаа ажиллаж байгаа хүн мэдээллийг мэдж байгаа учраас баримттай бүх юмыг ингээд дэлгэж аль байныг байгууллагад одоо мэдээлэл өгнө шүү дээ. Тэгжид байж тэр шүүгүүлүүлэн гэхээс биш өөр мэдээлэл өгөх хүн одоо тэгсэн гинэ ингэсэн гинэ гэвэл тэр шүүгүүлүүлэгч нөгөө яг нөгөө үндсэн шүүгүүлүүлэгч гэдэг асуудал маань бас нөгөө гажуудах бах тийм ээ. Тэгэхээр одоо тэр шүүгүүлүүлсэн хүнийг одоо хамгаалах хуулийн механизм ямар байна? Яаж хамгаалах вэ? Тэр шүүгүүлүүлсэн хүнийг өөрийгөө эрсдэлд оруулж, гэр бүлээ эрсдэлд оруулж, мөн ажилтаа бол ажлын байрнаас ч гэсэн халагдахаар нөхцөл байдалд бий болсон учраас тэр хүн иргэний зориг гаргаж маш том авилгал албан тушаалын эсрэг мөн одоо нөлөө өгөх албан тушаалтны эсрэг эсвэл бизнесийн том бүлгэмийн эсрэг бол нөх хүн ингэж ажиллаж зориг гаргаж мэдээлэл өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг яаж хамгаалах вэ? Хамгийн том асуудал бол яг энэ хамгаалалтын арга хэмжээ. Яг таны зөв. Тэгэд манад бол бүр юм тусдаа одоо хамгаалтын арга хэмжээ шүүлүүлэгчийг хамгаалах тэр хамгаалтын арга хэмжээ тийм ээ түнчлэн одоо ажлаас халахгүй байх тийм ээ эсвэл одоо албан тушаалаас нь бууруулах ч гэдэг юм уу тийм энэ бүхнээс одоо өрчлөн сэргийлэхтэй холбоотой бүтэн одоо бүр юм нийгмийн баталгааг нь одоо зохицуулсан ийм бүлэг бүхий одоо энэ зохицуулт манай хуулийн төсөлд одоогоор бол тусгагдсан байгаа. Эхлээд та жишээлбэл шүүлүүлэгч байлаа гэж бодъё тийм ээ. Та одоо эрх бүхий байгууллагад мэдээлэл өглөө. Яг тэр өдрөөс эхлээд таныг хамгаалтанд авах. Тийм яг юм зохицуулт явж байгаа. Гэхдээ тийм та эрх бүхий байгууллагад шүүгүүлэгчийн мэдээллийг хүлээн авах эрх бүхий байгууллагад та шүүгүүлүүлж олон нийтийн одоо ашиг сонирхолд хохироосон тийм ээ авилга албан тушаалын хэрэг илчлээд мэдээлэл гаргаж өглөө гэж бодъё. За тэгэх юм бол та хэрвээ таны амнаас одоо эрүүл мэндэд одоо занал хийсэн
тийм хангалттай үндэслэл бүхий нотлох баримт байх юм бол шүгэл үлээгч маань үндэслэл бүхий нотлох баримтаа гаргаж хамгаалтын арга хэмжээ авах одоо тухай хүсэлтээ гаргаж өгье. Эрх бүхий байгууллагатай. За тэр хүсэлтийг үндэслээд шүгэл үлээгчийн мэдээллийг авсан эрх бүхий байгууллага нь хамгаалтын арга хэмжээ авах эрх бүхий байгууллагад тухайн шүгэл үлээгчийн маань хүсэлтийг уламжлаад ингээд энэ процессор хамгаалтын арга хэмжээ болвол хэрэгжээд явна. За одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрч хөрөгчийг хамгаалах тухай хуулиар бол хамгаалтын арга хэмжээ авах асуудал бол зохицуулагддаг. За одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ зохицуулалтаар бол зөвхөн хэрэг хийн шийдэрлэх ажиллагаа эхэлсний дараа буюу гэрч хөрөгчийн статустай болсны дараа та хамгаалтын арга хэмжээ авдаг юм зохицуулалт үйлчилж байна. Харин манай шүгэл үлээгчийн хамгаалах тухай хуулийн төсөлд бол та хэрэг хийн шийдэрлэх ажиллагааны оролцогч биш байсан ч тийм ээ шүгэл үлээсэн цагаасаа та өөрөө хүсэлт гаргасан л бол шүгэл үлээгчийн хамгаалтын арга хэмжээнд хамрагдаад хамгаалуулаад явах боломжийг нээж өгч байгаа. За энийг бид нэр яаж нээж өгч байгаа вэ гэхээр гэрч хөрөгчийг хамгаалах тухай хуулинд холбогдох зохицуулалтыг бол тусгаад ингэж явж байна. Тухайн хэргийг одоо хинэн шийдвэрлэх хүртэл хугацаа хүртэл хамгаалтанд авах уу эсвэл тэрийг шүүх шийдвэрлэх үү эсвэл одоо тухайн ямар байгууллагын шийдвэр гарах уу? Жишээлбэл зарим хэрэг бол одоо 2-3 жил үргэлжилж магадгүй шүү дээ. Энд шүүхээр явах хугацаа тэр хүртэл тэр үнийг хамгаалтанд авах уу? Тэгээ одоо байгаа зохицуулалтаас нэлээд өөр болох гээд бид нэр зохицуулаад байгаа байхгүй юу? Одоо ч юм болохоор зөвхөн цагдаагийн байгууллага хамгаалтын арга хэмжээ авдаг нэгжтэй байхгүй юу? Гэрч хөрөгчийг хамгаалдаг. Тэгэнгүүт одоо бид нар гэрч хөрөгчийг хамгаалах тухай хуулиараа нөгөө дахрын албаны чиглэлээс сэргээгээд тэгээд дахрын албаа ерөнхийдөө нөгөө хэрэг хийн шийдэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах алба гэж нэрлээд энэ дээр давхар нөгөө нэг шүүхийн аюулгүй байдлыг хамгаалдаг байсан шүүх хуралдаан зогсож идэг хүмүүс эдэг шүү дээ. Тэрний чиглэлийг давхар гэрч хөрөгчийг хамгаалдаг чиглэлмөргийн нэмээд ийм том алба байгуулах гэдэг юм концепц явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаас шал өөр болчих юм. Тэгэхээр энэ алба юу юм бол хамгаалтын арга хэмжээ авах шийдвэр гаргах гэдэг байгаа байхгүй. Одоо бол цагдаа одоо нэг иймэрхүү олон салбар байгууллагууд байгаа юм. Шүгэл үлээгчийн урамшууллын асуудал бас яригдж байгаа тийм ээ. Одоо шүгэл үлээсийн төлөө бас нийтийн эрх ашигын төлөө өөрөө зориг гаргаж шүгэл үлээсэн мэдээлэл өгсөн хүнийг урамшуулнаа. Жишээлбэл та түрүүн Солонгосын хуулийг ярьж ил байсан тийм ээ. Би бас судалгаа хийсэн чинь Солонгосын хуулинд бас нэлээд том хэмжээний мөнгөнд дүн тавьсан байлээ. Манай улсын шинэ хуулинд одоо яаж зохицуулсан байгаа вэ? За шүгэл үлээгчийг дэмжих одоо бас том хөшүүргүүдийн нэг бол яах аргагүй урамшууллын асуудал. Тэгэхээр урамшууллын асуудлыг орхигдуулсан юм бие даасан ийм шүгэл үлээгчийг хамгаалах одоо эрх зүйн тогтолцоотой улс ерөн бол байхгүй. Тэгэхээр энэ жишгийг харгалзан үзээд манай хуулийн төсөлтөөс энэ урамшууллын бас асуудлыг бас хөндөд тусгаад одоо явж байгаа. За таны хэлсэнчлэн Бүгд найрамд Солонгос улс бол нэлээд өндөр бас урамшууллын тогтолцоотой улс. За хамгийн дээд нь бол 3 тэрбум вон хүртэл воноор ингэж урамшуулдаг ийм тогтолцоотой. За тэгэхээр бид нар бас олон улсын сайн жишгийг харгалзаад энэ урамшууллын бас одоо санхүүжилтийн их үүсвэр болон урамшуул хэрхэн олгох энэ процесс урамшууллын хувь хэмжээг бол нэлээд наривчлаж тогтоож энэ хуулийн төсөлтөд тусгаж өгч байгаа. Шүгэл үлээх урамшууллаа авлаа. Тэгэхээр санхүүжилтийг яаж шийдэх үү? Одоо нөгөө жишээлбэл одоо гадагшаа мөнгө гараад явчихдаг тийм ээ. Одоо ингээд авилгалын мөнгө тэрийг ингээд шүүлүүлээг Монгол улсууд тэр мөнгөнд байхгүй байхад ингээд улсын төсвөөр шийдэж өгөх үү? Эсвэл энийг яаж зохицуулсан бэ? Одоогор манай хуулийн төсөлд болвол за энэ авилга албан тушаалтай холбоотой гэмт хэрэг зөрчил тийм ээ. Эсвэл одоо олон нийтийн ашиг сонирхлыг одоо аюулгүй байдалд халтсан одоо гэмт хэрэг ч гэдэг юм уу те. За одоо жишээлбэл эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн за одоо мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодистой холбоотой гэмт хэрэгүүд байж болно тийм ээ. За авилга албан тушаалын 22 дугаар бүлгийн гэмт хэрэгүүд байж болно. За хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгүүд буюу нөгөө томоохон уулуурхаан одоо олборлолттой холбоотой тийм ээ гэмт хэрэгүүд дээр болвол эрүүгийн хуулийн 7-гийн 5-д заасны дагуу хөрөнгө орлогыг хураадаг бас юм хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр энэ томоохон одоо авилга албан тушаалын хэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тийм ээ олон нийтийн аюулгүй байдлыг эсрэг халтж байгаа энэ гэмт хэрэгүүдэд оногдуулсан торгох шийтгэлийн тодорхой хувь хэмжээ
тэр түүний үр дүнд одоо төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн бас тодорхой хувь хэмжээ. За энэ дээр нэмээд энэ гэмт хэргийг үйлдэхэд одоо хэрэгэлсэн одоо зэвсэг одоо юм одоо техникийг ч юм уу хураадаг хураагдсан хөрөнгө орлого. Тэгэхээр эрүүгийн хуулийн 7-гийн 5-д заасны дагуу энгийн тэргийг үйлдэхэд ашигласан одоо тэр эсвэл үйлдсэний дараа олж авсан тэр хөрөнгө орлогыг хурааж одоо төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн бас тодорхой хувь хэмжээг төвлөрүүлээд энэ шүглүүлэгчийг хамгаалах болон энэ урамшуулах энэ үйл ажиллагаанд бол зориулж ингэж ашиглах юм. Тэгэхээр санхүүжилтийн их усөр бол ерөнхийдөө эрүүгийн хуулийн 7-гийн 5 засны дагуу хөрөнгө орлогыг алтан хураасан тэр мөнгөн дүнгийн тодорхой хувь болон за миний сайд урьдсан энэ тодорхой гэмт хэрэгүүдэд оногдуулсан торох шийтгэлийн тэр мөнгөн дүнгээс тодорхой хэсэг нь энэ манай урамшууллан хамгаалах энэ юмд зарцуулагдана гэсэн үг. Мэдээлэл хүлээн авах байгууллага ямар байгууллага вэ? Жишээлбэл одоо би надад нэг чухал мэдээлэл байна. Би одоо Сагдагийн ерөнхий газарт очих уу, авилгатаа тэмцэх газар очих уу, хууль зүйн дотоод хэргийн яамд очиж мэдээлэл өгөх үү? Хуулийн төсөлд болвол шүглүүлсэн мэдээллийг хүлээн авах байгууллага бол нэгдсэн нэг тогтолцоотой нэг байгууллага байна гэж ингэж тусгаад боловсруулж байгаа. За тэгэхээр олон улсын ерөн энэ жишгүүдийг хараад ахад шүглүүлж байгаа мэдээллийг авдаг бас нэлээд олон байгууллагын тогтолцоотой бас юм эрх зүйн орчинтой бас улсууд байдаг. Жишээлбэл Америк нэгдсэн улс бол шүглүүлсэн мэдээллийг бол авдаг нэгдсэн нэг байгууллага гэж байхгүй. Олон байгууллага авдаг. Холбооны тагнуулын байгууллага ч юм уу тийм ээ. Авилгатай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг дагнасан байгууллага нь авдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү тогтолцоо бол үйлчилдэг. Солонгост болвол авилгатай тэмцэх болон авилгаас урьдчилан сэргийлэх болон иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх комисс гэж ажилладаг. Энэ бол дагнасан яг шүглүүлэгч мэдээлэл хүлээн авдаг эрх бүхий байгууллага нэг байгууллага гэсэн үг. Би даасан байгууллага юм. Би даасан байгууллага гэсэн үг. За энэ байгууллага нь бол шүглүүлэгчийн мэдээллийг хүлээж аваад хян шалгалтын үйл ажиллагаа явуулаад за гэмт хэрэг зөрчлийн шинжтэй бол холбогдох мөрдөн шалгах байгууллагад шилжүүлээд за зөвхөн шилжүүлээд бол хаячихгүй. Тухайн хүний одоо мэдээллийн мөрөөр тийм ээ хян шалгалтын үйл ажиллагаа ямар процесстэй явж гин гэдэг талаараа шүглүүлэгч бас мэдээлэлээр хангана тийм ээ. За тухайн одоо нөгөө гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл авсан байгууллагыг бас зөвлөмж, санал тийм ээ зэргээр бол ханган тийм ээ нэг иймэрхүү процесстэй яваад за ингэсний дараа шүүхийн шийдвэр одоо эцэслэн гарсны дараа болвол урамшууллын асуудал яригдаж эхэлнэ. За тэгэхээр шүглүүлэгч болвол энэ комисстой өвчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсны дараа одоо мөнгө урамшуул авах хүсэлтэд энэ комиссд гаргадаг. За тэгэнгүүт комисс дотроо бас тусгайлсан одоо мөнгө урамшууллын шийддэг бас тусгайлсан нэгжтэй тэр нэгжийн одоо үйл ажиллагааны хүрээнд болвол энэ урамшууллын асуудал ингээ шийдэгдээд ийм процессор явдаг зохицуулттай. Тэгэхээр бид нэр за одоо Монгол улсын яг энэ эрх зүйн орчинд гэх юм уу энэ практикт болвол олон байгууллага ингэж шүглүүлсэн мэдээллийг авах нь бас төдийлөн одоо ач холбогдолтой энэ авилгатай тэмцэх бас нэг юм үйл ажиллагаанд үр дүнтэй биш юм болов уу гэж бид нэр харж байгаа юм. Тэгэхээр ерөн шүглүүлсэн мэдээлэл бас хурдан шийдэгдээд тийм ээ одоо явах хүрээнд нэгдсэн нэг байгууллага энэ бүх мэдээллийг аваад ингээд хян шалгалтын үйл ажиллагаа явуулаад энэ процессыг ингээд дагнан хэрэгжүүлсэн нь бас илүү үр дүнтэй. Хөндлөнгийн байгууллагууд байл бас зүгээр зөвхөнчтэй юм тийм ээ. Заны Солонгос улсын жишээгээр бол жишээлбэл манай улсад бол энэ хүлээн авах бас нэг бас байгууллага бас хүний эрхийн үндэсний комисс бас байж магадгүй юм байна гэж би дотроо бас бодоод л байна л да. Энэ тухай яригдж байгаа юу хуулийн дээр? Дахиад нөгөө нэг бүх найрамд Солонгосын жишээнээс бол энэ авилгатай тэмцэх болон иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх энэ комисс нь болвол 3 том байгууллага татан буугдаад тэдгээрийн чиг үүргийг одоо шилжүүлэн авсан ийм ганц комисс байгууллага байхгүй. Тэгэд энэ 3 татан буугдсан одоо байгууллага нэг нь юу вэ гэхлээр яг энэ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг омбудсманы одоо энэ чиг үүрэгтэй байгууллага байсан. Тэгэхээр бид нэр яг ингээ харахад бол бас хүний эрхийн үндэсний комисс
бас тийм ээ энэ үйл ажиллагааг бас давхар хэрэгжүүлээд явах бол олон улсын чихийг харахад бол боломжтой. Энэ бол зөвхөн хуулийн төсөл тийм ээ. Одоо хандаа шийдвэр гараагүй байгаа. Энийг эцэслэн улсын хурал батлана. Тийм. Шүүлүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллагад одоо очиж ийм асуудалд орсноо олон нийтэд мэдээлнэ. Тэгэхээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчийн асуудал бас давхар ирээд. Яагаад гэвэл тэр сэтгүүлчийг гэрчээр дуудах юм уу, мэдүүлэг авах юм уу, цөрдүүлэх асуудлууд бас давхар яригдаж магадгүй. Тэгэхээр шүүлүүлэгчийн тухай хуулинд энэ хэвлэл мэдээллийн асуудлыг яаж зохицуулж өгсөн бэ? Шүүлүүлсэн мэдээлэлтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг тийм ээ одоо гэрчээр дуудах, мэдээллийг сурвалжаа одоо задлахыг тийм ээ шаардах ийм тохиолдол бол нэлийн практик байдаг. Тэгэхээр энэс сэргийлэх үүднээс бид нар бол холбогдох хуулинд бол зохицуултыг оруулж өгч байгаа. За тодорхойлбол эрүүгийн эрх хэн шийдвэрлэх тухай хуулинд бол бид нар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг шүүлүүлсэн мэдээлэлтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авахар дуудан ирүүлэх. За мөн түнжил одоо мэдээллийг сурвалжаа одоо задлахыг альва нэгэн байдлаар шаардах одоо энэ үйлдэлүүдийг бид нэр хориглохоор бол тусгаж өгч байгаа. Шүүлүүлэгчийн тухай хуулийг баталснаар нийгэмд ямар эрэг үр дүн гарах уу? Тэгэхээр ерөн бол одоо ингээ харахад Монгол улс 25 онд бол авилгын төсөөлийн индексээрээ 124 дугаар байрт ороод 24 оны одоо индексийн том үзүүлэлтэд харахад бол 10 байраар ухарсан байна. Тэгэхээр авилгын төсөөлийн индексийн бас нэг томоохон үзүүлэлтүүдийн нэг бол тухайн улс орны одоо эрх зүйн авилгатай тэмцэхийн авилгатай тэмцэх болон энэ өрчлөн сэргийлэх эрх зүйн орчин хэрхэн бүрдсэн байна вэ? Одоо хэр их одоо боловсронгүй байна вэ гэсэн нэг үзүүлэлт байдаг. Тэгэхээр бид нар олон улсын бас байгууллагуудаас олон улсын шинжээчдээс нэлээд олон бас зөвлөмж ирдэг. За энэ зөвлөмжүүдийн нэг нь бол яхахгүй шүүлүүлэгч, за авилгын мэдээлэгчтэй холбоотой энэ эрх зүйн орчноо танах одоо бий болгооч, илүү боловсронгүй болгооч гэсэн энэ зөвлөмж байдаг. Тэгэхээр бид нар шүүлүүлэгчийг хамгаалах тухай хуулийн төслөө одоо боловсруулад, өргөн мэдүүлээд хэрэг батлуулчих юм бол энэ маань бас одоо Монгол улсын хувьд бол нэлээд томоохон өөрчлөлт гарч за авилгын индексээрээ тийм ээ төсөөлийн индексээрээ бас илүү байр одоо дээшлэх энэ нөхцөлийг бас бүрдүүлнэ гэж бид нар бол том зургаараа харж байгаа. Баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр манай зочноор хууль зүйн дотоод хэргийн яамны нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн лав сэндтэй ярилцлаа. Дараагийн дугаард уулзтлаа. Түр баярлалаа.